Сайн байцгаана уу? Подкаст төвчлөлийн шинэ дугаар эхэлж байна. Таны ойр дотны хүмүүс, аав ээж чинь, эмээ өвөө чинь хальтарч унаад гэмтэж байна гэдгийг сонсоод танд өгшөрчтэй гэхээс өөр бодол орж ирдэг. Ер нь хөгшин өнгөж хэнийг хэлдэг юм бол гэх мэт асуултаа та магадгүй өнөөдрийн подкаст төвчлөлоос хариу авахаа. Бид фитнесээр хичээлдэхийг булчингаа өгжүүлж бие хагаараа гайхуулах гэж ойлгодог байж магадгүй. Тэгтэл хүмүүс эрүүл байх, урт наслах гэж фитнесээр хичээлдэг байх нэ. Мөн уурга гэхээр бид нар тансаг хэрэглээ гэж ойлгож, илүү мөнгө зарцуулах л нэмэр юм бэ гэж боддог байж магадгүй. За тэгвэл энэ бүх асуудлын талаар бид дэлхийд хамгийн олон дагагчтай хүчний бэлтгэлийн мэрэгжилтэн Жеф Кавальерийн ярьсныг товчлон та бүхэнд хүрэхээр бэлтгэлээ. Жеф Кавальер нь 1975 оны 6 дугаар сарын 28-нд Америкийн нэгдсэн улсын Коннектикут мужид төрсөн. Өдөө 51 настай тэрээр Америкийн нэртэй фитнесийн мэрэгжилтэн, хүчний бэлтгэлийн дасгалжуулагч, физик эмчилгээний эмч юм. Жеф 2006 онд Мажор лигийн Нью-Йорк Метс багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээр олонний танил болсон байна. Тус багийн олон тоглогчид өөрсдийн биеийн галбар сайжирсан. Тэрч байтугай мэрэгжлийн замнал нь дахин сэргсэнийг түүний ажлын үр дүн хэмээн үнэлдэг байна. Фитнесээр хичээлж байгаа хүмүүсийн хамгийн ихний зорилго бол эрүүл байх. За дараа нь мэдээж булчингийнхаа хэмжээг барих гэж. За эдгээр хүмүүсийн хамгийн их сонирхох сэдэв бол мэдээж чанартай уурга. Тэгвэл та яг чанартай уурга сонгож авахдаа юуг анхаарах ёстойг мэдэх үү? Энэ талаар. Энд байгаа уургуудын талаар юу гэмээр байна? Ер нь бусдаасаа илүү чанартай, илүү сайн төрөл гэж байдгүй. Наадах чинь миний хэрэгэлдэг уурга учраас хамгийн сайн гэж хэлчихмээр байна л да. Гэхдээ та уургийн чанарыг нь харж байна уу гэдэг л гол. Ерөнхийдөө изолят буюу ялгамал уурга нь концентрат уурганаас илүү өндөр чанартай байдаг. Адилхан уурга боловч грамм тутамдах агуулмж нь өндөр. Хэрвээ изолят ба концентрат уургийг эзлэхүүнээр нь харьцуулах юм бол агуулмж нь 90% ба 80% байдаг. Тэгэхээр та грамм тутамд илүү их уурга авнаа л гэсэн үг. Гэхдээ бүгд сурталчилдаг шиг юм биш үсттэй. Гүйгүй. Юу ч гэмээр юм бэ? Ер нь бол би өөр бусад брэндүүдийг муулмааргүй байна. Ойлгож байна уу? Надад тийм зам байхгүй. Гэхдээ чанар муутай уурга байдаг. Эднэрийг том худалдааны төвүүдийн тавиурууд дээр харж болно. Зүгээр мөнгө олохын тулд л тэд тийм чанаргүй уурга борлуулдаг. Тэд өндөр чанартай бүтээгдэхүүн борлуулах гэж бизнес хийдэггүй. Энгийнээр хэлэхэд та чанаргүй уурга авч хэрглэж байгаач бид чинь тэр уурга шингэж аж тусаа өгөх боломжит хэмжээ нь хамаагүй бага байдаг гэсэн үг л дээ. Тэгвэл чанаргүйг нь яаж ялгах юм бэ? Чанаргүйг таних хамгийн сайн арга бол амин хүчлийн найрлага гэж нэрлэгддэг зүйл. Хүмүүс уургад хэмжээний глицин нэмдэг. Ингэснээр уургийн агуулмжийг нэмэгдүүлсэн мэт харагдах ч үнэндээ энэ нь бүрэн уурга биш. Тиймээс та ялгамал уурганаас авах бодит чанарыг авч чадахгүй. Изолят буюу ялгамал уурга нь бол агуулмж өндөртэй, өндөр цэвэршүүлсэн гэж яригддаг. Харин концентрат уургийн хувьд бол агуулмж нь арай бага. Хэрвээ та бага тунгаараа өдөртөө 3-5 г хэрглэж эхэлбэл юу болох вэ гэж асуух гэж байгаа бах. Мэдээж та хүсэж байгаа үр дүндээ хэзээ нэгэн цагт хүрнэ. Ойролцоогоор 27-оос 35 хоногийн хооронд бол та заавал хүрнэ. Харин хүч чадлаа нэмэх, гүйцэтгэлийн үзүүлэлтээ сайжруулахын тулд жишээ нь 4 эсвэл 5 хоногийн дараа болох тэмцээнд бэлтгэх гэж хэрглэж байгаа. Илүү хурдан хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бол заавал илүү их тунгаар хэрэглэх ёстой. Бүтээгдэхүүний сав баглаа боодол шошгон дээрээс юуг анхаарч харах ёстой. Мэвргэлж жихэр өөх тос нь л хардаг. Миний хардаг зүйл ердөө л энэ. Хоолны өөх нь 1 грамм тутамд 9 калори өгдөг бол уурга нүүрс ус 1 грамм тутамд 4 калори өгдөг. Илүү их калори агуулсан хоолнууд мэдээж байгаа л да. Таны хоолнд ямар ч хэлбэрээр бай өөх тос орсон л бол тухайн хоолны нийт калори маш хурдтайгаар нэмэгдэнэ. Тиймээс тэдгээрийг сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ та жингээ хасаж бага калори хэрэглэхийг хүсвэл шатааж угаагаас бага илчлэг авч байх хэрэгтэй. Тиймээс би өөхний агуулмжийг хардаг. Харин жихэр бол үнэхээр шаардлагагүй зүйл. Энэ бол бидний биед огт хэрэггүй зүйлсийн нэг бөгөөд хэтэрхий амттай, дур хөрмөөр байдаг учраас хүмүүс идэхээ зогсоож чадахгүй хэцүү байдалд ордог. Тиймээс миний бодлоор хоолнд агуулгадах сахарын хэмжээг аль болох багасгахыг оролдох нь өөрийгөө зөв замд оруулах хамгийн хурдан аргуудын нэг гэж боддог. Дараа нь би уурга руу анхаарлаа хандуулдаг. Учир нь уурга нь өөх болон булчингийн харьцааг сайжруулах, мөн хүнийг маш сайн задгах чадвартай байдгаараа олон талын ашиг тустай гэж би боддог. Тиймээс илүү их уургатай хоол, нүүрс усаар баялаг хоолтой харьцуулахад илүү хурдан бүрэн цадсан мэдрэмж үзүүлнэ. Тэгэхээр би уурга, сахар, өөх тос гэсэн 3 зүйлийг л анхаардаг. Жефи хэлсэн санааг товчоор дүгнэж хэлэхэд бид нар бараа бүтээгдэхүүний шошгон дээрээс 3 зүйлийг харах хэрэгтэй.
За энэ нэгдүгээрт өөх тос, хоёрдугаарт нь сахар буюу чихэр, гуравдугаарт нь бол уураг. За мэдээж уураг бол бидний гол хэрэглээ. За жишээ нь хоёр толгойд булчин байна. Хоёр толгойд булчингаа хөгжүүлэхийн тулд би хэр давтамжтайгаар хэр эрчимтэй дасгал хийх ёстой вэ? Бас хэрвээ би огт дасгал хийлгүй орхивол булчингаа хэр хугацаанд алдах вэ? Энэ бол их сонирхолтой сэдв. Ер нь бол миний бодлоор энэ бол одоогор хариу үгүй, судлах шаардлагатай. Нэг үгээр хариу өгөх боломжгүй сэдв л дээ. Би энэ талаар нэг удаа энэ рүү Хүйбермантай ярилцж байсан л да. Сонирхолтой юм билээ. Хүн хүний булчингийн сэргийх хурд харилцан адилгүй байдаг гэдгийг бид мэднэ. Мөн булчин бүрийн сэргийх хурдж бас харилцан адилгүй байдаг. Жишээлбэл чи миний хийдэг хоёр толгойд булчингийн дасгалыг яг адилхан хийсэн чи сэргийх хугацаа нь минийхээс илүү удаан байж магадгүй. Хүн бүрийн хувьд тодорхой булчингийн бүлгүүд сэргэхэд харилцан адилгүй хугацаа шаарддаг гэдэг сонирхолтой шүү. Тиймээс би 3 хоног тутамд хоёр толгойд булчингийн дасгалыг хийж чадах ч нурууга эсвэл цээжээ ийм хугацаанд хийж чадахгүй байж магадгүй. Учир нь бас хүмүүсийн булчин бүрийн нөхцөл байдал өөр. Биеийн бүх булчинг ерөнхийд нь авч үзсэн ч бүгдэд нь сэргэлтийн ижил хурд гэж байдгүй. Тиймээс би хүмүүсийг бэлтгэлийн мэдрэмжинтэй найдаж, за миний жин нэмэгдэж байна уу? Миний хүч чадал нэмэгдэж байна уу? Булчингийн дасгал маань орж байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй гэж боддог. Таны эдгээр асуултын хариу эерэг байгаа бол таны булчин сайн сэргэж байгаа хэрэг. Энэ аргыг та олон удаа давтан туршиж үзэж болно. Ерөнхийдөө булчин илүү олон удаан өдөөх тусам үр дүн нь илүү сайн байдаг гэж боддог. Нас ахих тусам унах эрсдэл маш хурдтай нэмэгддэг. Үүний ихэнх нь бидний дараа ярих сэдэв болох нурууны дээд хэсгийн хөдөлгөөн алдагдахтай холбоотой байдаг тул иймэрхүү хүчин зүйлсийг заавал тооцож үзэх хэрэгтэй. Уян хатан байдал болон хөдөлгөөний далаац үүнд шууд нөлөөлнө. Би үүнийг пирамидтай зүйрлж ярил л да. Хэрвээ та хуучны хоол ижилэн пирамидыг харвал хамгийн доод хэсэг нь таны анхаарч ажиллах ёстой үндсэн суурь зүйлс. Дээшлэх тусам илүү нарийн зүйлийг илэрхийлдэг. Энэ пирамидын хамгийн доод суурь хэсэгт хүч чадал байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол та өөрийн хүч чадлаа хадгалж үлдэх ёстой. Үүний дээр нь булчингийн масс буюу таны биед байгаа тураг булчингийн хэмжээ орно. Харин тэрний дээр нь эдгээр хоёр шин чанарт үндэслэн ямар нэгэн үйлдэлийг гүйцэтгэх чадвар байна. Өөрөөр хэлбэл бодитоор ямар нэгэн зүйл хийж чаддаг байх тухай юм а. Хэрвээ тамирчин байсан бол хамгийн дээд орой хэсэгт нь тухайн спортын нарийн ур чадвар байх байлаа. Жишээ нь бейсболын тоглогч байсан бол сохиураа хэр сайн савдаг вэ? Газар өнгөрч байгаа бөмбөгийг хэр сайн барьж авдаг вэ? Гэх мэт хамгийн дээд түвшний ур чадварууд энд багтана. Би хүн хөгшрөхөөр заавал бөхтийж бараг тэгш үнцэгчиг болгоос өөр аргагүй гэж боддог байлаа л да. Маш олон өндөр наснууд тийм болчихсон харагддаг. Тэднийг харахаар зүгээр л цэг зогсч болдгүй юм байх таа л гэж бодогддгийг тийм ээ. Үнэн дээр цэг зогсох боломжгүй мэт санагддаг. Учир нь тэд дэлхийн дадах хүчинд ялагдаж байгаа хэрэг шүү дээ. Дэлхийн дадах хүч хүнийг заавал ялгахч таныг бүрэн хэвтүүлэх албагүй. Та нурууны дээд хэсгийн тэнийлгэх чадвараа хадгалахын тулд хэдий жинээх ажил нь төдий жинэ байнга бөхийж явснаас үүдэлтэй дараагийн сөрөг өөрчлөлтүүдээс сэргийлж чадна. Учир нь та бөхтөр болчвол бусад үе мөчүүдийн тань уян хатан байдал бас алдагдаж эхэлдэг юм. Тэгвэл бид энэ циклийг яаж зогсоох вэ? Энэхүү биеийн урагшлах шилжилт болон унах эрсдлээс юу яаж сэргийлэх вэ? Нурууны дээд хэсгийн хөдөлгөөнийг хадгалах нь урт наслахад хамгийн чухал ганц зүйл. Хэрвээ та нурууны дээд хэсгээ хөдөлгөөнтэй байлгаж чадвал илүү цэг зогсож чадна. Цэг зогсоход харах орчин илүү дээрдэж тэнцвэр сайжирна. Мөн та булчин гэх хуйгийг барих хэрэгтэй. Булчин зөвхөн гой харагддаг зүйл биш ээ. Хэрвээ та унавал ясагт нь хамгаалдаг. Түүнчлэн та хөдөлгөөний бүх 3 чиглэлд буюу урагшаа, хажуу тийш, эргэлтэд бэлтгэл хийх ёстой. Учир нь бид зөвхөн урагшаа ундаггүй. Бусад чиглэлд тэнцвэр алдах үедээ ундаг. Бидний эрүүл мэндийн пирамидын хамгийн доод суурь буюу үндсэн суурь нь бол хүч чадал юм байна. Хүч чадалтай байна гэдэг бид нар булчинтай байна гэсэн үг. Булчинтай байна гэдэг нь бид нар биеэ дааж хөдөлнө гэсэн үг. Тавчхандаа хэлэхэд нуруу цэх бие хүчтэй байх нь хөгшрөхгүй байх хамгийн гол үндэс юм байна шүү. За ингээд өнөөдрийн подкаст төвчл үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар бүгдээрээ эргээд уулзцгаая.